Жаасан байна уу? За өнөөдөр моралын зөвшөөрлийн эмгэг гэдэг нэртэй сэдвээр ярив. Энэ ямар учиртай юм бэ гэх юм бол сайн хүн яагаад муу ажил хийдэг? Зөвхөн сайн хүн муу ажил хийхдээ биш. Бүр муу хүнээс илүү муу байдаг нь үнэн хэрэгтэй. Сайн хүн байдаг. За энэ бол маш аимшигтай. Муу хүн бол тэргүй муу учраас муу ажил хийж таарна. Энийг бол бид нар муу хүн гэж нийтээр мэдчих учраас урьдчилан сэргийлэх болчоотой. Гэтэл сайн хүнийг бол бид нар сайн гэж бодож учраас ямар ч сонор сэрэмж байдгүй. Өөрийн чинь хамгийн итгэж биширсэн, итгэл хүлээлгсэн тэр хүмүүсүүд тэр хамгийн сайн гэж нийгэмд үнэлэгдсэн. Энэ хүмүүсүүд муу ажил хийдэг. Энийг бол бид нар олж харж чаддаггүй, чадсан ч гэсэн уучлж яадаг. Энэ нь бол хамгийн аимшигтай. Тэгээд тэр сайн хүмүүсүүд муу ажил хийчихэд тэр муу ажилдаа ерөөсөө харамсдаг, хижиж харамсдаг, өөхөглөө харамсдаг, үе үедээ харамсдаг. Гэтэл муу хүн муу ажил хийчих юм бол яг харамсдаг байхгүй юу? Би ягаад ийм муу ажил хийчих вэ гэдэг. Хичнээн адгийн муу хүн байсан ч гэсэн харамсна. Би хүний амьдралаар амьдарч чадахгүй байна. Би дахиад муу ажил хийчихлээ. Гэтэл сайн хүн муу ажил хийчихэд огт харамсдаг. Ийм хүмүүс бид нарын дотор хэр их байна вэ гэх юм бол энэ талаар судалгаа хийгээд гарч ирсэн тоо байгаа юм. За энэ нь бол багаас думд гэсэн үг гарч байгаа. Өөрөөр хэлэх юм бол думд гэх юм бол 50% гэсэн. Багаас дунд гэх юм бол 3.1% нь ийм байдаг гэсэн. Сайн хүнээ 3 хүнийх нь нэг нь муу ажил хийдэг. Мэдээж улс төрчид байна. Тэгээд төрж засаад ажиллаж байгаа хүмүүс байна. Тэгээд албан байгууллага. Тэгээд гэр бүл, найз нөхдийн хүрээл. Тэгээд бүр хамгийн сүүлд би өөрөө хувь хүн бие хүмүүс бүгд энэ ёс суртахуунаа зөвшөөрлийн эмгэгтэй байгаа юм. За энийг бол англиар юу гэж хэлэх вэ гэх юм бол moral licensing гэж синдром. Ёс суртахуунаа лиценз гэсэн. Хүн бол өөрийн баяждан байж та. Муу ажил хийх, ёс суртахууныг, дүрм журмыг чирчих ийм зөвшөөрлийг өгдөг гэсэн. За энийг ямар тохиолдолд өгөхгүй гэх юм бол өөрийгөө хангалттай сайн ажил хийсэн гэж дүгнсэн үед, үнэлсэн үед өгдөг юм байна. Төрийн төлөө чөтгсөн, албан байгууллагын төлөө амьдралаа жоргосон, энэ гэр бүлийн төлөө явж байгаа гэдэг ч юм. Ийм байдлаар ирсэн нийгмийн бүхий салбар хүрээнд өөрийгөө гавьяа байгуулсан гэж үжиж байгаа хүн юм бол энэ өөртөө ёс суртахууны лиценз өгөх эрсдэлтэй, тийм аюултай. Яагаад өгөхтэй зэрэг би хангалттай их сайн үйл хийчихсэн байна. Тийм учраас надад буйнаа хурамтлал хадгаламжтай болчихсон байна. Кредиттэй оноо авчихсан. Тийм учраас амь амныхаа төлөө нэг хэсэг зарцуулж болох юм байна гэсэн. Ийм сэтгэлж ажиж эхэлдэг. За энийг ойлгох юм бол өнөөдөр бид нар энэ нийгэмдэр болж байгаа асар олон үжиглүүдийг ойлгох шатна. Үгүй бол яагаад тийм сайн хүн тэгж итгэл үлээлгсэн хүн эвдэрчсэн, авилга авчихсан, шамжсан, жавшсан. Яагаад амь хаван хичээж явсан? Яагаад жаргаж, чингэж, шалж бүрлгсэн? Яагаад гадуур сүйлэрсэн? Биеийн үнэлж авсан? Яагаад арханд орсон? Яагаад тамхи татдаг юм? Яагаад би чихэртэй хоолоос иддэг юм? Энэ бүгдийн хариу гарч ирнэ. Зөвхөн бусдыг ойлгох биш. Self licensing гэж бас байж байгаа юм. Өөртөө зөвшөөрлөх гэдэг бас нэг үгжил байгаа. Энд бол моралын зөвшөөрлийн эмгэгээс бас ялгаатай. Өөртөө зөвшөөрлөх гэдэг бас нэгэн үгжил. Энэ хоёр бол айдлах ялгаа байхгүй. Гэсэн мөртлөө багж ирхийн ялгаа байна. Тэр нь юу гэх юм бол ёс суртахуунаа зөвшөөрлөх гэх юм бол ихэвчлэн нийгэм нийт бусдын төлөө сайн үйл хийснийхэн дараа би өөртөө бас тодорхой хэмжээнд ашиг нь хүртэж болох юм биш үү гэж энэ сэтгэлж ажиллана. Тэгээд төрийн, улсын, албаны юмыг жавших, шамших, идэх. Энэ үйл рүү орно. Эндээс юу үүсвэхтэй зэрэг улс үндэстэн, ард түмэн, албан байгууллага, гэр бүлийн бусад гишгүүд хохирно. Гэтэл өөртөө зөвшөөрлөх. Эндээс юу үүсвэ? Өөрийн бие хохирно. Жишээ нь өөртөө зөвшөөрлөх гэдэг нь юу гэх юм бол би дасгал хөдөлгөөн хийж ирэх учраас таргалахгүй, жин нэмэхгүй гэдэг гитэр хоол иддэг юм. Эсвэл би өөрөө өнөөдөр үр дүнтэй сайн ажилласан гэд тэрэндээ шагнал болгоод чихртэй мэддэг юм. Эсвэл өөрийгөө урамшуулад
үнэтэй юм худалдаж авч бэлэг өгдөг юм. Энэ бол өөрөө чинь бие хорлно. Эрүүл мэндийн хувьд санхүүгийн хувьд. Тэгэхээр өнөөдөр ёс суртахууны лиценз өөртөө зөвшөөрлөх гэсэн энэ асуудлаар ярив. Нэгдүгüүрд нь бол сайн хүн яагаад муу ажил хийдэг? Ёс суртахууны лиценз гэж юу юм? Энэ асуудлаар ярина. Сайн хүн муу ажил хийх болоод муу хүн сайн ажил хийх хоёрын бас ялгаа нь юу вэ? Чухам сайн хүн нь илүү муу юм уу эсвэл муу хүн илүү муу юм уу? Хоёрдугаард нь бол төрлүүд ямар төрлийн ийм үжиглүүд байх вэ? Нийгэм улс төрөөс эхлээд гэр бүл бид нарын өөрийн бие төртөл. Гуравдугаард нь дэлхийн Монголын олон нийтэд бид нарт мэдгдсэн ёс суртахууны лицензийг өөртөө өгсөн. Өөрөөр хэлэх юм бол авилга авсан бурхан шиг сайн хүн гэж үжигдчихсэн хүмүүсүүд адгийн шар болж хувирсан амьд шин. Хамгийн сүүлд нь тэгвэл бид нар энэ асуудлаас хэрхэн гарах вэ? Яавал өөрийн энэ дотор сүгэлсэн ёс суртахууны буруу ойлголтоос гарч чадах вэ? Үр хөвгөд дараагийн үеэ яаж хүмүүжүүлэх вэ? Энэ талаар бас ярина. Маш чухал хэдэн санаа байна. Хүн болгонд надад хүртэл байж ирсэн. Би сайн үйл хийсэн учраас одоо жоохон өөртөө ашигтай ажил хийдэг юм. Тэгвэл энэ яагаад буруу, яаж энийг ялан давах вэ? Алтуул алт. Хажиж өнгөрөх байхгүй. Тийм байх аргыг хэлэх юм байна. За бид нарын итгэл үлээлгэжсэн хүмүүсүүд нийгэмд сайн хүн гэж хүлээн зөвшөөрсөн хүмүүсүүд нэг мэтгэд муу болсон байна. Ардчлалд ороод 30 гаруй жил явж гин бүх ард түмнэрэн хэдэн ерөнхийлөгчийг сонгож ерөнхийлөгч болгосон. Ард түмний дийлэнх сонгосон учраас тухайн хүний хүмүүс итгэл хүлээлгэж ийлээ гэсэн. Гэтэл аль нь ч өнөөдөр сайн нэр хөндөггүй болсон. Яагаад гэвэл бүгд авилгатай холбогдолтой. Бүгд эрх мэдлээ хэтрүүлж ашигласан. Бүгд амь хаваа хичээсэн. Тэр хүмүүс анх ерөнхийлөгчд нэр дэвшчих үед ард түмнийхэн төлөө, улс орныхон төлөө ажиллана гэд амлаж исэн, тангаргалж исэн. Тэгэл хамгийн сүүлд нь бүгд сүудэр талаар болсон. За энэний шалтгаан юу вэ? Аав ээж нар ч ялгаа байхгүй. Бид нар маш их хайрладаг, хөндлөдөг. Тэгсэн мөртлөө бид нарт гар хүрж исэн. Сэтгэлийн шарх сорив, чураамаа болсон. Яагаад юм? Энэ болвол энэ ёс суртахууны лиценз гэдэг юмыг өөртөө өгсөнтэй холбогдолтой. Би энэ үр хөвгтийг төрүүлсэн, өсгсөн. Ийм учраас би нэг алгадаад авахд яадаг гэсэн энэ эрхийг өөртөө өгсөнтэй холбогдолтой. Бусдын хөвгтийг яагаад бараад жодож чаддаггүй? Яагаад гэвэл тэр бусдын хөвгтийг төрүүлээг, хүмүүжүүлээг. Тэрний төлөө амь амьдралаа зориулаа. Тэд нарын өмнө байгуулсан гавья байхгүй гэсэн үг нэгэлбэрэл. Чамаа нэг алгадаад авахд яадаг юм тэр гэж одоо аав ээж нар ярахыг олон сонсч ирсэн. Чамаа би төрүүлсэн бичдэг, өсгсөн бичдэг. Өөрөөр тэр лиценз зөвшөөрлийг өрдөө өгöd гэсэн үг байхгүй юу? Энэ нь цаашдаа хөндрөөд дарангуйлал, гэр бүлийн хүчирхийлэл, үл ойлголцол гэдэг янз бүрийн асуудлууд үүснэ. Алан байгууллагад бол тийм байгаа шүү дээ. Би энэ алан байгууллагын төлөө насаараа явлаа. Ийм учраас энэ өчүүхэн жижиг ашиг би өөрийн болго авчих. Ингээд одоо энэ шамшиг, ховд ашиглах. Ийм асуудал үүсдэг. Тэр нь уттай зэрэг багаар дадал журшил болсоор байгаад дараагийн одоо бүр хуулийн хариуцлагууд байдаг хэмжээнд хөндөр очдог. За энэ үжигдлийг болвол энэ moral licensing гэж, моралын ёс суртахууны зөвшөөрөл гэж нэрлэдэг байгаа юм. За хүн болтой зэрэг өөрөө өөрийгөө шахнах ийм нэрлэлийн доор буруу зүйлийг зөвшөөрж байгаа. Энэ үжиглэх гэсэн. Гэхдээ энэ бол ухамсартайгаар биш, автоматар юм. Хамгийн аимшигтай нь юу гэх юм бол энэ өөрийн хийс үйл муу гэж ирсэн үг гэдэг. Харамсахгүй. Өөрийгөө тийм эрхтэй, тийм ёс суртахуунтай гэж боддог байхгүй юу? Энэ хамгийн аимшигтай. Би буйны үед хийсэн олон жилийн турш улаан жагалмайд ажилласан. За одоо үлдсэн чага авах чага гэдэг ч юм уу. Энэ нэг хэсэг хөрөнгө мөнгө гэдэг ч юм уу. Би өөртөө ашиглах, амь хавны болох ийм эрхтэй гэж үздэг. Ингэж өвтгдөг. За энийг бас хөндлөнгөс харсан хүмүүсүүд яах вэ? Үнэхээр тийм ч юм уу даа гэж бодно. Энэ хүн бол төрийн төлөө тэгээд буйны үеийн төлөө олон жил ажилласан. Тийм учраас тодорхой хэмжээний хувь ашиг хүртээд явах нь буруу шиг. Хөндлөнгийн хүн хүртэл ихний ээлжин дээр бол зөвшөөрж найр тавьж идэг. Гэтэл муу хүн бол яах вэ? Энэ нэг эсрэг харамсдаг гэдэг. Буруу зүйл хийж байгаа гэдэг угаасаа өөрөөсөө мэднэ. Миний энэ бол дүрмэж өрчж байна. Миний энэ хуйлж өрчиж байгаа. Миний энэ бусдыг хохироож байгаа. Энийг мэддэг учраас гэмт үйлдэл хийх тоолондоо харамсаж идэг. Гэтэл сайн хүн муу ажил хийснийхэн дараа огт харамсдаг.
Өнөөдөр энэ ерөнхийлөгч байсан. Төрийн өндөр албан тушаалд байсан. Өөрийгөө төрийн түшээгээд улсын хурлын гишүүн болсон. Төрийн төлөө ажилласан гэж тэгж үнэмшиж явж байгаа. Тэр хүмүүсүүд улс орны баялагийг тонж дээрэмтэж чад. Өөрийн болгож авч чад. Тэрэндээ огт харамсахгүй байгаа шүү дээ. Өөрийгөө зүг жирж байгаа. За энэ нь болтой жир хамгийн аимшигтай. Энэ Харвардын их сургууль дээр хийсэн судалгаа. Худалдан авалт хийлгүүлсэн 2 бүлэг хүмүүсээр нэг бүлэг хүмүүс нь болвол байгаль ээлтэй ногоон бүтээгдэхүүн худалдаж авсан. Нөгөө нэг хэсэг нь болвол тийм биш. Ердийн гэсэн мөртлөө байгальд сөрнөлт. За ингээд дараа нь болтой жирэг энэ хүмүүсүүдээр тоглоом тоглосон юм байна. Энэ тоглоом болвол дүрм зөрчиж жаллан хийж болдог. Тэгвэл ач нэмж. Ийм тоглоом тоглосон. Тэгсэн болтой жирэг ногоон бүтээгдэхүүн сонгож өөрөөр хэлэх юм бол буянлага сайн үйл хийсэн хүмүүсүүд нь болвол энэ тоглоом дээр дүрм зөрчсөн. Өөрөөр хэлэх юм бол жалж исэн байгаа юм. Энэ хов нь өндөр байсан. Гэтэл нөгөө ердийн ногоон биш байгаалалтай бүтээгдэхүүн худалдаж авсан хүмүүсүүд нь энэ тоглоом дээр болвол яг шудраг байсан гэдэг юм. Сая болохтой жирэг өөртөө ашигтай ч гэсэн байгаал талтай бүтээгдэхүүн худалдаа авчихсан. Энэ болвол ёс суртахуун гэж үл. Өөрөөр нь жирэг буйнаа хадгаламж кредит байхгүй. Тийм учраас дараагийн алхамд бид нар яаж нөхдөж жирэг ёс суртахууны алдаа гаргахгүй байх. Тоглоом шудрагдах гэсэн. Өөрийнхөө болтой жирэг алдаа гаргах эрхгүй хөнгөж шээ. Гэтэл нөгөө сайн хүмүүс маань яаж өөрийгөө алдаа гаргах эрхтэй гэж үздэг байгаа байхгүй юу? Хүн болгон бас ийм байдгүй. Ерөнхийдөө бол 3 хүнийх нэг нь ийм байдаг юм байна гэсэн судалгаа байна. За энэ бол энийг судлаад Коунсдигийн 0.31% нь бол ийм боломжтой байдаг гэж гаргаж ирсэн. За энэ 0.31 гэдэг нь юу вэ гэхтэй жирэг хэмжээний хүч гэж. Effect size нөлөөллийн хэмжээ. Энэ ойлгоход хөнд байж байгаа. Тэгэхээр байна шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ гэх юм бол ийм судалгааны аргачлал байдаг юм байна. 0.31 гэдэг нь бол багаас дунд түвшний хэмжээнд байдаг гэсэн. Энэ юу вэ гэх юм бол ойролцоогоор 3 хүнийх нь нэг нь моралын ёс суртахуунаа эмхдэг гэсэн. За жишээлх юм бол одоо ингээд төрийн 3 өндөрлөг дээр жишээтэй л да. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын хурлын дараа ийм 3 хүн байна гэд нэг нь болохтой жирийг энэ ёс суртахууны зөвшөөрлийн эмхтэй байж болж шүү. За тэгвэл энэ 3 хүнийх нь нэг нь ямар хүмүүс байх вэ? За энийг авч үзье. Мэдээж нэгдүгээр нь бол улс төрчид авилга авч. За авилга авах бол маш олон шалтгаанууд байж байгаа. За энэнийх нь хамгийн гол нэг нь бол энэ ёс суртахууны зөвшөөрлийн эмгэх. Би төрийн төлөө ажилласан учраас миний энэ хийсэн бүтээсэн үйл болтой жирэг нийгэм нийтэд өр өгөөчтэй. Бүр гайхамшигтай. Тийм хүчин зүтгэл оруулсан. Ийм учраас би энэнийхэн гавьяанд энэ шагналыг авна гэдэг сэтгэлж үйлч байгаа. Олон байгууллагад шалгаа байхгүй. Сонгуул дээр бас. Жишээлх юм бол 2008 онд Обамагийг дэмжиж саналаа өгсөн хүмүүсүүд яаж исэн бэ гэвэл дараа нь чахан арьсныг дэмжижсэн гэдэг. Ийм үйлдэлүүд хийжсэн. За энэ ямар учиртай вэ гэх юм бол Обамагийг дэмжиж ерөнхийлөгт болгож байна гэдэг нь арсангээр ялварлан гадуур үжил байхгүй. Өнгөт арсныг дэмжиж байна гэсэн энэ санааг илэрхийлж байгаа юм. Тэгэхээр энэ дээр болвол мань хүмүүс оноо авсан байх нь шүү дээ. Арсангээр ялварлан гадуурх эсрэг байна. Өнгөт арстай хүний хүртэл дэмжиж ерөнхийлөгч болгосон. Тэгэхээр яг ёс суртахуунтай энэ хүрээ. Тийм учраас би одоо багж ирэг цагаан арсныг дэмжиж тэдний талд жосож байсан ч яадаг гэсэн ийм сэтгэлж юм байна юм. За хамгийн сүүлийн үеийн хамгийн шинэ жишээ юу байна вэ гэх юм бол Trump болоод Elon Musk хоёр модалчлаа. 5 сарын 30-нд л биедээ талархал илэрхийлээд бүр алтан түлхүүр хүртэл бэлгэжсэн. Тэгсэн 4 хоногийн дараа Elon Musk Trump-ыг шүүмжилсэн. Яагаад вэ? Elon Musk болвол Trump-ыг ерөнхийлөгч болгосон. Elon Musk дэмжиггүй болвол Trump ерөнхийлөгч болж чадахгүй. Асар их гавь явах болсон. Trump-ыг биш Elon Musk-ыг сонгосон гэж хэлэхэд илүүтэйгүй. Ягаад гэвэл тэр нэгдүгээр залуу, хоёрдугаар дэлхийн хамгийн баян хүн, хамгийн үр бүтээлтэй ажилдаг. Энэ хүмүүсэд итгэл үнэмшлийг төрүүлсэн байна. Тэгэхээр Elon яаж вэ? Би ийм их гавья байгуулсан учраас Trump-ийн багж ирэх шүүмжлээд хад яадаг ингээд шүүмэлжсэн байхгүй ихлээд ихэнд энэ сэтгэлж яажсан. Тэр нь даамжираад одоо машингүй хэрүүл хагарал ботрол сөрөг үрдүүд хурж магадгүй ийм байдал бий болчиход байгаа юм. Trump-ийн энэ
татварын хөнгөлтийн бодлогыг шүүмжлэх болбол тийм ч том асуудал биш. Elon Musk-ийн Trump-д байгуулсан гавьяаны хажууд гэсэн энэ сэтгэлж ажилласан байна. Одоо өөр дагаврыг сайн мэдгүй. Дэлхийн бүх хэвлэл мэдээллийн талаар шоу гэж ярьж байна. За бас нэг хамгийн том жишээ нь юу вэ гэхтэй энэ Тедро Маккерик гэсэн католик шашны сүмийн тэргүүн хамгийн явдал. За энэ бол Америкийн Вашингтон хотын католик сүм хийдүүдийн тэргүүн байсан. За ерөнхийдөө бол Америкийн нэгдсэн улсад бол хамгийн нэр хүндтэй католик шашны тэргүүнийх нэг байсан. За ерөнхийдөө одоо шарын шишин бол банчин Далай лам гэдэг ч юм уу. За Америк там бол одоо энэ католик шашны хүрээнд бол Тедро гэсэн ийм ойлголт байсан. За амьд бурхан католик шашны хувьд бол энэ кардиналууд бол пап ламд нэр дэвших болж байгаа. Дараагийн албанда пап болж байгаа. Ийм хүмүүс гэсэн. За энэ хүн бол шашныхан хүрээнд бол маш их нэр хүндтэй буянлаг. Бурхан амьд бурал башиг үргэлжсэн. Ингээд ядуурлын эсрэг олон улсын инг 50-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Үлгэрч ийм гайхамшигтай хүн гэсэн юу илэрсэн бэ гэх юм бол бэлгийн хүчрхэл үлдгэсмэ. Тэр тусмаа одоо бүр ижлэх үйсэн. Насан туршаагүй олон хөвгүүд эргэн тойрныхон шашны нийгэмлэгийн хүмүүстэй бэлгийн харчаанд ордог, дарамтжуулдаг. Энэ хэдэн арга хэдэн жугаар тоглодог. Ийм их тавтамжтай. Ийм байсан байна. Ийм жишээ бол асруулан байна. Би буянлаг сайн үйл хийсэн. Тэрний хариуд өөрийгөө шаханжна гэж. За бас нэг судалгаа байгаа юм. Хандивын ажилд оролцож чад бочиж хайрж байгаа хүмүүсүүд автобусын дотор өндөр настай хүмүүсүүдэд суудал тавьж өгдөг гэдэг. Би өдөржингөө одоо хандивын ажилд оролцсон. Бусдын төлөө явсан. Тийм учраас одоо сууж амарч болно гэж. Хажууд нь настай хүн зогсож байсан ч гэсэн. Ийм жишээ судалгаанууд байна. За амьдралын хүрээнд ямар жишээнүүд байна. Жишээлх юм бол өглөө ногоож юмс эрүүл хоол идсэн. Ийм хүмүүс оройн улттай жирэг эрүүл мэнд сөргөлөлттэй хоолнуудыг сонгох хоолос байдаг. Зөвшөөрлөж байгаа. Би одоо өглөө болгон эрүүл хоол иддэг учраас хаяа оройн эрүүл мэнд сөргөлөлттэй хоол идсэн чи яах вэ? Амин дэм витамин шимтж юм хэрглэж байгаа хүмүүсүүд хаяа архиудах юм. Спортер гिचэлж хүн тамхи татдаг юм. За энэ бол өөрийгөө шаханж байгаа. Би эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж байгаа учраас энэ бол хор болохгүй байх гэж боддог. Гэтэл тэр нь журшил болгоод давтамж нь оншроод ирэхтэй зэрэг мэдээж сөрнөлттэй болдоо. За өнөөдөр би нэг өдрийн үр дүнтэй ажиллаа. За өөрийгөө шахныг гээд шихрэрлэж үл авч иддэг юм. Тэгэхээр энэ бол моралын ёс суртахууны зөвшөөрлөгдсөн бас багж ирэх ялгаатай. Энэ юу гэдэг self licensing гэдэг. Өөртөө зөвшөөрөл өгөх гэдэг төрлөө батгах юм байна. Өөртөө зөвшөөрөл өгнө гэдэг бол бусдад хор болохгүй. Нийгэм нийтэд сөрнөл байхгүй. Өөрт хор бол. 3-1 хүн нь ёс суртахууны моралын эмгэгтэй гэж үждэг юм бол дийлэн хүмүүсүүд баргал өөртөө зөвшөөрлөгж байдаг. Одоо өөрийгөө хайрлна гэдэг. Өөрийгөө хайрлах ёстой гэдэг хүмүүс бас яагаад байгаа юм. Ийм байдлаар өөрийгөө хайрлах юм бол хайрлаж байгаа биш. Хорлож байгаа болж байгаа. Тэгэхээр ийм сэтгэл зүйн үйлдэл байдаг гэдгийг ойлгож авах нь их чухал. Миний өөртөө өгчөө энэ эрх, энэ зөвшөөрөл, энэ шагнал маань надад хор болж байгаа юм биш үү? Тэгж бодох хэрэгтэй. За энэ дэр бас жишээнүүд, судалгаанууд байгаа. Жишээлх юм бол цахилгаанд аривтай, усанд аривтай, угаалгын шин маш бодолд авч. За энэ бол сайн үйл мөн үү? Сайн үйл мөн. Тэгсэн энэ хүмүүсүүд яасан бэ гэдэг зэрэг хувцсаг бах тоон олширчсан гэдэг. Энэ чалгаан дөрвтэй, усан дөрвтэй учраас ахыхаа угааж ирсэж болдог. Байг наадах хэрэглэх болсон байна. Тэгвэл яах? Буучаад усаж ахлахаа хэрэгжилсэн шүү дээ. Давтамж нь олон учраас. Ийм байдлаар амьдралын маш олон хүрээнд илэршээдэг. Ийм сонир үжил байгаа юм. За тэгэхээр та бүгд бас судалж үзээрэй. Өөрийгөө эргэж харж үзээрэй. Чухам өөрсдөө чинь эргэн тойронд. Тэгээ өөрийн чинь амьдрал дээр ийм үжиглүүд оршиж гин үү? Ямар байдлаар илэрж гин? За одоо хамгийн сүүлд тэгвэл энэ байдлаас яаж гарах вэ? Энэ аргыг бас зөөсөн байна. Тэгэхээр энэ дээр бол 3 арга байна. За нэг нь бол өөрийгөө сайн хүн гэж зөвтгөхөөс сэрэмжлэх хэрэгтэй. Өөрийгөө сайн хүн гэж үзснэ хэрэггүй гэсэн. Өөрийгөө хэрвээ сайн хүн гэж үзэх юм бол яах вэ? Анхаарал сулрна. Би бол төр улсад нийгэмд албан байгууллага гэр бүлд гавьяатай хүн гэж ярьдаг хүмүүс олон байна. За энэ бол аюултай гэсэн. Тэгж үжиж байгаа хүмүүс бол ёс суртахууны алдаа гаргах эрсдэл өндөр. Тийш хялтарч унж магадгүй.
Тэгэхээр хэрвээ үнэнхүү тийм гавьяатай сайн хүн юм болвол өнгөрсөнд биш. Яг одоо ч гэсэн үйлдэл бүр дээр илэрж их хэвээр. Энийг мэдэх хэрэгтэй. Өнгөрсөн гавьяатай. Тэгэл одоо ч гэсэн гавьяа байгуулж хэрэгтэй. Ийм ухамсар байх хэрэгтэй гэсэн. Үйлдэл бүр дээр нь шүүд тунгах хэрэгтэй гэж байгаа юм. Тэг өмнө нь хийсэн сайн үйл гэдэг чинь дараа нь буруу үйл хийх шалтгаан болж болохгүй. Тэгэхээр энэ ёс суртахууны дархалгаатай байна уугүй нүг гэдэг бол өдөр болгон шалгаж байгаа. Хэрвээ тийм биш юм бол энэ нийгмээр бүгдэр одоо шулмын чөтгөрийн тойргоор орно шүү дээ. Хэн гавьяа байгуулаагүй их бага хэмжээнд бүгд гавьяа байгуулсан. Амьдарч явах учраас чөтгөж явах учраас хийж бүтөөж явах учраас тэрнийхэн тоолонд өөртөө шагнал авах юм бол энэ нийгэм там болж орно. Тэгэхээр дийлэн хүмүүс тэгдэг байх нь байна шүү дээ. Зөвхөн гурвных нь нэг нь тэгж чөтгөрийн тойргоор ордог. Тэгэхээр тэгж явж байгаа хүмүүс бол яах нь вэ? Ичих хэрэгтэй. Годамжтай гэсэн үг. Би Монголын төрд гавьяатай гэдэг. Тэгээ идэж уучгаад, авилга авчгаад, тэгээ хариуцлага хүлээдэг. Хамаг бужир муухай хар буруу аргаар төржсөг хууль хяналтын байгууллага нөлөөлж идэг. За энэ бол хамгийн одоо годамжтай ичхүрийн бол. За хоёрдугаард нь хүний амьдрал биш шүү дээ. Нэг сайн үйлэр бүрэн ариусдаг гэж. Би тэр үед тийм том гавьяа байгуулсан. Буянлаг үйл хийсэн гэд. Тэгэд тайвширдаг хүмүүс олон байна. Тэгэхээр энэ ёс суртахуун гэдэг бол зөвхөн нэг удаагийн биш, тасралтгүй үргэлжлэх үйл явж байх ёстой. Энэ эрхэмдэд ёс суртахуун гэдэг бол дадал, амьдралын хэв маяг. Ганчхан удаа сайн үйл хийсээр тодорхойлогддог. Тэгэд алдаа гаргадаг хүмүүс олон байгаа шүү дээ. Ямар нэгэн байгалийн гам шиг болох үед мөнгө хандуулчихсан. Тэгэхээр тэрнээс цаашаа дандаа божир мох юмуд хийж явдаг. Тэгэхээр энэ буянлаг ёс суртахуунтай байна гэдэг бол дадал журшил, амьдралын хэв маяг. Өөрөөр чинь дотоод хариуцлага гэсэн хэнч харахгүй байсан ч гэсэн тэрэнд үнэнч байж чаддаг. За энийг сая жив жинхнээс ёс суртахуунтай өнгөшилж байгаа. Тэгэхээр энэ дадал журшил гэдэг бол спортоор гिचилжихтэй байдлаа. Ёс суртахууны ч гэсэн ялгаа байхгүй. Тогтмол дасгалж олж явах хэрэгтэй. Хөгжүүлж явах хэрэгтэй. Хамгаалж явах хэрэгтэй. Нэг өдөр зөв сайн сайхан амьдэрсэн маргаашийн алдаагийг нөхч чадахгүй. За энийг хатуу санах хэрэгтэй. За 3 дугаард нь эрхэм мэдэлтэй хүнд төлөвлөсөн хүмүүсүүд илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Бүр илүү. Хэрвээ биш та нийгмийн ихтгэлийг хүлээсэн. Удирдахч, инфлюенсер, багш, аав ээж. Тэгэх юм бол энэ ёс суртахуун зөвхөн өөр чинь хамаарахдаггүй. Өөрийн чинь үйлдэл бусдын жишг болж хавардаг байхгүй юу? Өөрийн чинь дөрөйтөл, бусдын дөрөйтөл, нийгмийн дөрөйтөл болж хавар. Хойвол доноор хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигын төлөө төржсгөө унгаж. Энэ бол дөрөйтөл ихлэл. Буруу үлгэрч. Тийм учраас юм байна шүү дээ. Хүндэтгэл хүлээсэн хүмүүс бол давхар хариуцлага хүлээж байгаа. Зөвхөн өөрөө нь зөв байгаа дуусахгүй. Өөрийг чинь харж байгаа, дагж байгаа тэр хүмүүсийн төлөө зөв амьдралтай, зөв ёс суртахуунтай байх хэрэгтэй гэсэн ийм ухамсар, хандлагатай байх шаардлагатай. За өнөөдрийн ярсныг дүгнэе. Өнөөдөр сайн хүн яагаад муу хүн болдог вэ? Муу хүнээс илүү бүр гэмшдэггүй, харамсдаггүй, жасардаггүй, адгийн муу байдаг. За энэ талаар ярьлаа. За энэ бол ёс суртахууны лиценз зөвшөөрөл гэдгийг өөртөө олгосон таалбартай. За энэ ямар учиртай вэ гэх юм бол өөрөө сайн үйл хийсэн, гавьяа байгуулсан гэж тэгж бодох ах шинд, тэгж өөрийгөө үнэлэх үед өөрийгөө буйнаа хадгаламжтай, хурамтлалтай болсон гэж үздэг. За би буйнаа хурамтлал 10 кредит 10 оноо чуулсан. Тийм учраас 3% зарцуулж болно шүү дээ. Амь амныхон тулд. Ийм сэтгэлж яаж болж хэлдэг. Гэт бас надад цаана 7% байна гэж. За энийг болвол ёс суртахууны зөвшөөрлийн эмгэх гэж байгаа. За ийм эмгэгтэй хүмүүсүүд болвол нийт хүмүүсийн бараг 3-ных нь 1 нь юм байна. Муу хүмүүс муу ажил хийчих юм болвол яах вэ? Харамсдаг байхгүй юу? Харамсан. Би нийгмийн хохироочлоо. Иргэдийн хохироочлоо. Хууль дүрмжирчлээ. Байж болохгүй гэж. Гэтэл энэ сайн хүн муу ажил хийчих юм бол харамсдаг, гэмшдэг. Би өөрийнхөө авах ёстой ховийг авсан. Шагналаа авсан гэж боддог. Энэ хамгийн аимшигтай гоё. Улс орны хохироож байгаа юм. Нийгмийн хохироож байгаа, албан байгууллагын хохироож байгаа. Гэр бүлийн хүртэл хохироож байгаа юм. Би үр хүүхдийн төлөө зүтгэсэн гэдэг ч юм уу. Тийм учраас үр хүүхдээ нэг алдаа авсан чи яадаг. Гэх байдлаар. За энэ бол бусдад хаалгаатай. Өөрчлөн төр зур ашигтай. Гэсэн чсэн хамгийн сүүлд нэр хөндөө алдаад хуулийн хариуцлага хүртэл байна. Дахиж итгэл үлдээх хүн байхгүй болдог. Манай дийлэнх улс төрчид энэ алдааг гаргасан. Тийм учраас улсын хурлын 76 эрхэм хишгүүд гэж нэрлэдэг байсан шүү дээ. Сүүлд 76 хулгай гэж нэрлэг болсон. За ийм учиртай.
За энэ нь бол нийгэм талтай. За хоёрдугаар нь бол self licensing. Урдын зөвшөөрлөх. Энэ баг зэрэг ялгаатай. Бусдад хохирол болохгүй, өөртөө хохирол. Би дасгал хөдөлгөөн хийж их учраас эрүүл мэндэд хортой хоолнд идчихсэн ч гэсэн яах вэ гэдэг чинь. Би сайн ажиллаж хөдөлмөрлсөн учраас өөрийгөө чихэрлэг жилээр шалганжаа гэдэг чинь. Ийм байдлаар. Тэгээд жишээнүүдийг ярьлаа. Бүр амьд бурхан шиг үжижсэн католик шинэ сүмийн тэргүүн хүртэл өөрийгөө шалганж алдаа гаргаж байгаа. Өнөөдрийн Елон болоод Трампын асуудал гэсэн бас л энэ сэтгэл зүйтэй холбоотой. Хөрөнгө мөнгөнд сэмнэлтэй бол. Бид нар ажилласан, хичээсэн, ариулж гамсан гэд тэрнийхээ шагнал болгоод дараа нь их хэмжээний хөдөлгөөн авалт хийж идэг. За энэ шопинг синдром гэдэг. Хөдөлгөөн авах юм гэх бас энэтэй холбоотой байж магадгүй. Гэх мэтэр. За дараа нь молтой зэрэг эндээс гарах аргуудыг. Нэгдүгээр өөрийнхөө молтой зэрэг сайн хүн гэж бодох хэрэг байхгүй. Хийх ёстой ажил. Тэргээл хийсэн гэж үжих хэрэгтэй. Би гавьяа байгуулчихсан. Би бусдад тусалсан асар хүмүүнлэг эндрэнгөө хүн байсан гэж тэгж бодох хэрэг байхгүй. Тэр болвол өөрөмчлөлт хийх ёстой ажил мөн. Тэрнтэй онгоцсон чалаас л авах хэрэгтэй. 4 журмынханд авах. Тэгж чадаагүй өөрийгөө гавьяа байгуулсан гэж чэйж дэлдэж байгаа хүмүүсүүд бол асар аюултай. Хоёрдугаард нь бол нэг сайн үйл хийснээр амьдралын чинь дараагийн мөчлөгүүд ариусан гэж байхгүй. Үйлдэл болгон чинь бусдын төлөө, нийгмийн төлөө, үүрэг хариуцлагын төлөө байх хэрэгтэй. Гуравдугаард нь эрхэм мэдэлтэй хөндлөлөөсөн хүмүүсүүд бол бүр илүү давхар хариуцлагатай. Зөвхөн өөрийн чинь асуудал биш. Өөрөө чинь харж байгаа хүмүүсэд үлгэрч болж байгаа. Чи ямар байна уу гэдгээр чинь нийгэм тодорхойлго. Чи ёс суртахуунтай байх юм бол нийгэм бас дагаад ёс суртахуунтай байна гэсэн. Ийм учраас инфлюенсерүүд, төр засгийн удирдлагууд өнөнхөө хариуцлагатай байх хэрэгтэй. Үлгэрч байх хэрэгтэй. За ингээд бид нарын хайрладаг, хөндлөдөг, дэмждэг, итгэдэг, биширдэг, бүр бурхан шиг шүтэж явдаг энэ сайн хүмүүсүүд ягаад муу хүн болдог вэ гэдгийг шалтгааныг өнөөдөр ойлгосон. За энэ бол бас бид нарын яагаад гэж бохомддог, үл ойлгох байдлын тайлбар юм байна. За энийг ойлгосон учраас цааш та анхаарах хэрэгтэй. Сая анхаарах 3 жил. Тэгвэл нэг ч сайн хүн муу хүн болж аврахгүй. Сайн шигээр, алтан шиг хижиж аврахгүй. За ийм байж чадна. Тэгхийн бол нийт монголчууд нийтний үгээр аж жаргалтай, сайн сайхан, сэтгэл хангалуун амьдрах болж чадна. За та бүхэндээ маш их баярлалаа.